үзэгч та бүхэн амгалан айлтгая. Би сэтгүүлч Бадарчин Жаргалмаа. Энэ орой үзэгч та бүхэнтэй уулзуулж студидтэй ярилцахаар санхүүгийн зохицуулах хорооны дарга даваа сүрэн урьдсан байгаа. Ингээд урилгыг мөн хөлөвч хүрэлцээрсэн танд их баярлалаа. За баярлалаа. Тэр ажиллаа бас баггүй хугацаа өнгөрсөн тийм ээ. Жил гарангийн хугацаа өнгөрсөн. Энэ цаг үеч та ер нь анх ажил авч исэн. Тэр үедээ одоо тавьж исэн зорилтын хоёр нь хичнээн хувь нь хангаад байна. Ажлаа ер нь хэр явж ийн гэж та хэлэх үү? Тэгэхээр 2016 оны 7 дугаар сард улсын их хурлаас томилогдсон байгаа. Тэгээд санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол Монгол улсад банкнаас санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, тэгээд хэрэглэгчид үйлчлүүлэгчийнхаа эрх ашгийг хамгаалах, мөн одоо энэ хүрээнд санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч ажиллаж байгаа зохицуулалтаа этгээдийнхаа үйл ажиллагаанд хяналт зохицуулалтыг хийх ийм үндсэн чиг үүргээр бол ажилладаг. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол одоо энэ зах зээл дээр нэг 10-аад жил одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм төрлийн байгууллага улсын их хурлын дэргэдэх. Тэгээд үйл ажиллагааны хувьд бол санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд бол үйл ажиллагаа явуулдаг. Мөн банкнаас санхүүгийн салбар буюу үнд цаасны зах зээл, даатгалын зах зээл, одоо бичиг санхүүгийн зах зээл гэсэн энэ үндсэн зах зээлүүдийн зохицуулалтыг бол хийдэг байгаа. Яг энэ хүрээнд нийтдээ нэг 20 гаруй хууль, 160 гаруй дүрм журмын хүрээнд энэ одоо үйл ажиллагаа оролцох одоо санхүүгийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг зохицуулж яадаг. Ажлаа аваад нэг жил 5 сарын хугацаа өнгөрч байна. Тэгэхээр энэ хугацаанд одоо авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хамгийн чухал зүйл юу вэ гэхээр банкуд санхүүгийн одоо салбар дээр байгаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мөн зохицуулалтынхаа үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох. Хамгийн гол нь одоо төрийн альва зохицуулалт бол зах зээл дээрээ одоо ихч биш, бас багч биш, яг л тэр байх ёстой хэмжээндээ зохицуулах шаардлагатай гэсэн энэ одоо бодлогынхаа үүднээс судалгаанд суурилсан тийм одоо зохицуулалтын арга хэмжээг бол авч хэрэгжүүллээ. За энэ чухам цаана юу хэлж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө нөгөө өмнөх туршлагуудаас харах юм бол санхүүгийн зохицуулах хороо маань бүртгэл одоо зохицуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол илүү одоо бүртгэлээсээ бодлогоор зохицуулах энэ чиглэл рүү бол үйл ажиллагааныхаа үндсэн одоо чиглэлийг нь бол гаргаж ажилласан гэж болно. Өнгөрсөн 2016 оны одоо төгсгөлд банк санхүүгийн байгууллагуудын тухайлан бол дөрмийн сангийн бол нэмэгдүүлсэн. Энэ дөрмийн сангийн нэмэгдүүлэхдээ гол нь нөгөө авч хэрэгжүүлж байгаа үндсэн арга техник маань юу байсан бэ гэхээр сүүлийн одоо 5 жилийн хугацаанд одоо 17 оныг тооцвол 5 жилийн хугацаанд эдийн засаг маань одоо байнга өсөлт нь ингээд буурч байсан. Тэгэхээр энэ өсөлт буурч байгаа энэ үйл явцдаа банк санхүүгийн салбарт ажиллагчдын тоо хэмжээ бол эрс нэмэгдсэн. Тэгэхээр зах зээл дээр үүний одоо шингээлт эргээд нөгөө иргэдэд үйлчилж байгаа санхүүгийн хүртээмжийн асуудал, зээлийн хүү буурах, одоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэсэн энэ асуудал дээр бид дүн шинжилгээ хийж үзсэн. Тэгээ шатраатаа хэрэгжүүлсэн бүхэлдээ арга хэмжээнүүд үр дүнд зөвхөн одоо банк санхүүгийн байгууллагуудыг үнд цаасны зах зээл дээр даатгалын салбар дээр энэ салбар маань бүхэлдээ 2017 онд 25% өслөө. 25%. Тэгэхээр манай эдийн засаг бол 2011 онд нэг 17% өсөж исэн. Тэгэхээр энэ банк санхүүгийн байгууллагын салбар 25% өсөлтөд одоо гадна байгаа нөлөөллөөс илүүгээр дотоод одоо нөөц болцоогоороо ингэж өссөн явдал нь харьцангуй тийм тогтвортой өсөлтөө гэж харж байна. Тэгэхээр мэдээж энэ өсөлтөд эдийн засгийн хүрээнд макро түвшинд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нөлөөлж байгаа хэдий ч гэсэн бас өнгөрсөн жил гарны хугацаанд санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн бас бодлогын алхмууд тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна гэж бол үзэж байна. Банк бус санхүүгийн байгууллага хэр эрчимтэй юм уу таны саний хэлж байгаа тийм ашигтай ажиллаж байгаад магадгүй иргэдийн одоо хүсэн хүлээсэн одоо хөнгөлтөө шуурхаа тийм ээ одоо үйлчлэгнээс бас шалтгаалж байгаа. Яг бол иргэд тийм л үйлчлэг хүсэж байна. Бид арилжааны банкнд очиж зээл авах уу? Одоо банк бус санхүүгийн байгууллагч зээл авах уу гэдгээс шалтгаалаад нөгөө ажил нь ямар байгаа шалтгаалаад та бүхний ажилч тодорхой хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа гэж бодож байна тийм ээ. Тэр ер нь сүүлийн үед таны саний хэлснээр үнэхээр одоо энэ банк бус санхүүгийн байгууллага энэ хадгаламжийн зээлийн хоршоодын энэ бичиг санхүүгийн салбуудын одоо өсөлт одоо амжилттай байгаа ер нь юунаас шалтгаалж байгаа юм бол. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны нэг зохицуулж байгаа нэлээд томоохон хэсэг бол банк санхүүгийн байгууллагын салбар. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 500 гаруй банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн одоо дийлэнх хэсэг нь бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Мэдээж хүн амын маань төвлөрүүлж Улаанбаатар хотод их
байгаатай бас их холбоотой. Дээр нь хадгалан зээлийн хоршоодын хувьд бол бас ялгаагүй одоо нэг 3 зорчин хадгалан зээлийн хоршоо улсын хэмжээнд бол үйл ажиллагаа явуулж байгаа. 2016 оны хувьд эдгээр одоо банк санхүүгийн байгууллагуудын өөрийнх нь дүрмийн санных нь хэмжээ бол харьцангуй бага байсан. Тэгэхээр бодлогын одоо шаталтаа арга хэмжээ авч хэрэгжүүлсэн үр дүнд зөвхөн банк санхүүгийн байгууллагын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд бол одоо 2017 онд 25% өссөн байгаа. Энэ бол үндсэндээ нэг их 80 руу бол төхөж явж байна. Нийт хөрөнгөхийн хэмжээ. Тэгэхээр энэ хэмжээгээр нь эдийн засгт нөлөөлөх нөлөөлөл нь бол нэмэгдэж байна гэсэн. Эдийн засгийн харьцангуй амаргүй байх үед одоо арилжааны банкуд зээл авч чадахгүй байсан хүмүүс бол банк санхүүгийн байгууллагуудаас аваа. Тэгээд зарим нь бол албан ёс сектороос авдаг ч юм уу зээлийнхаа үйлчлэгээ хүртдэг. Тэгээ бидний хамгийн гол анхаарсан зүйл юу гэхээр зээлийн хүүг бууруулах, өөрөөр хэлбэл санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ бодлогын зорилтыг авсан. Тэгээд эндээс ч гэсэн зарим нэг тийм тодорхой алхмууд бол харагдаж эхэлж байна. Энэ нөгөө эдийн засгийн бас харьцангуй эерэг нөхцөл байдалтай өнгөрсөн жил эдийн засгийн нөхцөл байдал маань бас их тогтворжиж тэгээд эргээд өсөлтийн энэ циклтэй орж эхэлсэнтэй бас их холбоотой байх. 2016 онд гэхэд одоо жинлэгдсэн дунд чинь банк санхүүгийн байгууллагууд дээр хүүгийн хувь 4.2% таа байсан бол энэ оны одоо 3 дугаар улирлын байдлаар 3.4 болж 1.8%-аар зээлийн хүү бол буурсан байна. Эргээд нөгөө зээл авж байгаа иргэдийн тоо хэмжээч бас энэ дээр өссөн. Учир нь үхээр нөгөө банк санхүүгийн байгууллагууд маань харьцангуй өөртөө чадварчж эхэлсэнтэй холбоотой. Хорон дээр бичил бизнесийг дэмжих банк бус санхүүгийн байгууллагууд бас ажиллаж байсан. Бүр хороо хорон дээр бас иргэд маань хороо хориндоо бүлгээрээ хамтраад тийм ээ айл өрхөөр хамтраад бизнес хийх тэр боломжийг гэсэн тухай өмнөх жилүүдэд бас хангаж ажиллаж байсан шүү дээ. Тэр үйл ажиллагаа ер нь өнөөдөр ямар хэмжээнд байгаа? Тэгэхээр би таны асуултыг бол юу гэж ойлгож байна гэхээр Улаанбаатар хотод хороод дээр хадгалан зээлийн хоршоодуудыг бол бас төслийн хүрээнд байгуулсан байгаа. Тэгээд энэ хоршоодуудын үйл ажиллагааны хувьд бол заримынх нь үйл ажиллагаа харьцангуй тогтвортой бол явагдаж байгаа. Харин зарим нь бол нөгөө яг үндсэн тэр зорилгынхаа үүднээс биш зарим одоо хоршоодууд нь татан буугдах тэгээд үйл ажиллагааны зогсон байдалтай юм үйл явцчихсан байгаа. 100 гаруй одоо хадгалан зээлийн хоршоодууд бол байгуулагдсан. Тэгээд дээрээс нэг 100 орчмын үйл ажиллагаа харьцангуй тогтвортой явагдаж байгаа. Тийм. Биднэрт бол хадгалан зээлийн хоршоо гэдээ ярихаар үгч алдаа оноо байсан тийм ээ. Маш олон хохирчдыг ч гэсэн одоо бий болгочихсон тийм түүх бол бидэнд байгаа тийм ээ. Тэгэхээр энэ түүхийг давтахгүй бол өнөөдөр хууль эрх зүйн орчин ер нь хэр хангалттай хангагдсан гэж тайлбар. Тийм, ер нь бол хадгалан зээлийн хоршоодын хувьд бол нэлээд тийм алдаа оноог бас нэлээд сургамжтай одоо үйл явцчихсан манай энэ санхүүгийн салбарт бол бидний хувьд бол эргээл тэр маань түүх. Тэгээд алдсан ч онсон ч энэ бол эргээл бидний суралцах ёстой түүх байгаа юм. Хадгалан зээлийн хоршоодын одоо үйл ажиллагаа бол өнөөдөр 2011 онд батлагдсан хадгалан зээлийн хоршоодын тухай хуулиараа одоо зохицуулагдаж явж байгаа нэлээд наривчлан зохицуулагдсан гэсэн. Энээс өмнө бол 2000 оны их үе 1990-ад оны төгсгөл үед бол нөгөө хоршоодын тухай хууль гэсэн ерөнхийдөө малгай хуулиараа зохицуулагдаж явж байсан учраас энэ хүрээнд бол одоо яг хадгалан зээлийн хоршоодын гишүүд тэгээд эргээд нөгөө зах зээл дээрээ нэлээд тийм томоохон давлгаа өгсөн. Тэгээд энэ үйл явц бол бид нар их тийм түүхийн хувьд бол эргээд тэр алдсан осоос их сургамжтай байдлаар бол хандж явж байгаа гэсэн үг. Өнөөдөр зохицуултын хувьд бол хадгалан зээлийн хоршоодын тухай хуулиар зохицуулдаг учраас үн дээр тийм одоо нэгэн ашигын төлөө бус байгууллага гэхдээ эргээд нөгөө гишүүдтэй үйлчилдэг энэ чиглэлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа гэдэг утгаараа хадгалан зээлийн хоршоод бол харьцангуй тийм тогтвортой эргээд тийм санхүүгийн салбарын хувьд бол харьцангуй тийм мэрэгжлийн оролцогчдод их олширч байгаа салбараа гэж бол хэлж болно. Тийм. Ялангуяа хөдөө орон нутгийн хувьд бол тийм. Тэр өмнөх хар түүхийг ярихаар зүгээр хохирогчтой асуудлыг юу шийдвэрлэж чадсан болов? Тийм, хохирогчдод буцаан төлөх нөхцөлтэйгээр одоо шийдвэрлэгдсэн хэсэг байгаа. Бас ингээд шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа хэсгүүд ч гэсэн энэ төр байдаг. Дараагийн сэдэв бол мэдээж хөрөнгөний зах зээл танд хамааралтай байх тийм ээ. За сүүлийн одоо байдлаар ер нь хэд IPO амжилттай хийгдсэн гэдэг мэдээлэл байгаа шүү дээ. Ер нь энэ зах зээлийг одоо илүү эрэлттэй болгохын тулд ер нь яах ёстой бол? Хөрөнгөний зах зээл гэхэл бидний хөрөнгөний биржийн асуудал бид нар яах ёстой. Хөрөнгөний бирж маань бараг л 10 хэдэн жил болчихж байгаа боловч яг үнэхээр зөвлөх дээр ашиг тусаа өнөөдөр өгч чадчих байгаа бол. Тийм тэгэхээр хөрөнгөний бирж Монголоос байгуулагдаад өнөөдөр одоо 28 жилийн 28 жил 1991 онд одоо байгуулсан гэхээр 27 жилийн өмнө үзэж байна гэсэн. Тэгээ хөрөнгөний одоо зах зээлийн маань хөгжлийг хэрвээ бид зөв зохистой ингээд илүү
сайн зохистой түвшинд нь явуулж чадвал энэ Монгол Улсын эдийн засаг нөөцийг хамгийн үр ашигтай зохистой хуваарлах их чухал салбараа гэж бол харж байгаа. Хөрөнгөний зах зээлийн одоо хөгжүүлэхийн тулд нэлээд тийм шатраатай арга хэмжээнүүдийг бол өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн. Гэхдээ зүгээр бидний өнөөдөр хийсэн судалгаа одоо шинжилгээнээс харах юм бол хөрөнгөний зах зээл маань нөгөө байх ёстой төр түвшингөөс харьцангуйт тэнцвэр түвшингөөс их хол байна да гэж бол бид нар харж байгаа. Энэ үгээр анхны одоо 20 жилийн өмнөх тэр түүхэн үйл явцтаараа нэлээд тийм давхцалтай хөгжлийн хувьд харах юм бол харьцангуй сул байна гэдэг. За энэ сул байна гэдгийг чухам юу гэж харж байна вэ гэхээр өнөөдөр нийт одоо 2017 оны ихэнх гэхэд 7 тэрбум хувьцаа бол хөрөнгөний зах зээл дээр байгаа. Тэр хувьцааны одоо 5 хүрэхгүй хувийг нь болохоор нийт хувьцаа эзэмшигчдийн үндсэндээ 98% эзэмшиж байгаа бол 33-аас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хувьцаа эзэмшигчид одоо нийт хувьцаа эзэмшигчдийн 1.1% байгаа. Тэгэхээр юу ч хэлж байгаа нөхөрөө үндсэндээ хөрөнгөний зах зээл дээр хувьцааны төвлөрөл бол маш их өндөр байна гэж. Тэгэхээр ийм төвлөрөл их өндөр байна гэдэг нь цаанаа нөгөө хөрөх чадвар их багтаа байгааг нь бас их харуулж байгаа гэж. Тэгэхээр хөрөнгөний зах зээлийн маань үйл хөдлөлт тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн дотор л одоо явж байгаа болохоос биш нийт ингээд нөгөө эдийн засаг зүгж байгаа тэр 70% хэмжээ бол харьцангуй бага байна гэж нэг талаас. Тэгэхээр хөрөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр хөрөнгөний зах зээл дээр маань шин төрлийн бүтээгдэхүүнүүд бол гарах ёстой. Дээр нь та сая хэллээ тэр одоо IPO гэдэг олон нийтээс одоо хөрөнгө мөнгө босгох тэгээд дээрс нь олон нийтийн сонирхлыг татгууц тэр чиглэл рүү бол нэлээд их хадгалах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бол манай хөрөнгөний зах зээл дээр үндсэндээ нэг 3 төрлийн бүтээгдэхүүн ба хувьцаа, үнцас, бонд гэсэн. Тэр дундаа засгийн газрын бонд бол энэ дээр нэлээд их том жинг бол дарж байгаа. Гэтэл нөө одоо хувьцааны зах зээл гэдэг тусдаа унцаасны зах зээл. Тэгээ бондын зах зээл гэдэг бонд зөвхөн засгийн газрын бонд зүг одоо компаниудын бондууд тэгээд warrant-ууд нэг бондыг нөгөөгөр нь солих боломжтой юм convertible bond гэдэг ингээд маш олон төрлийн бүтээгдэхүүн энэ дээр байх ёстой. Лангуугаар төсөөлөх юм бол нэг цөөхөн бүтээгдэхүүнтэй хаваагаад цонирхлыг нь хэн татах вэ гэдэг юм асуудал байгаа. Олон улсын хувьд бол ерөнхийдөө хөрөнгөний зах зээлийн энэ үйл явц нь их амжилттай яваад эхлэхээр эдийн засагт одоо нөөцийг зөв хуваарлах бид түрүүн хэлсэн. Тэгэхээр нөөцийг зөв хуваарлах гэдэг бол эдийн засагт бий болсон өсөлтийг нөгөө ажилгүйдлийг бууруулах, орлогын тэгш байдлыг хангах, тэгээд ядуурлыг бууруулах чиглэл рүү энийг бол хамгийн үр ашигтайгаар одоо зохицуулах боломж нь эргээд хөрөнгөний зах зээлийн хөгжил нь байгаа. Тэгэхээр манай эдийн засгийн хувьд бол бүгд нь харах юм бол уул уурхайн салбараас хамааралтай нэг бүтцтэй эдийн засаг бол их байгаа. Яг үүнтэй адилхан санхүүгийн салбар маань ч гэсэн банк гэсэн нэг тулгууртай байгаа. Тэгэхээр нөгөө талд нь одоо хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх энэ үйл явц бол өнөөгийн зайлшгүй тулгамцсан асуудал. Энэ нь эргээд банкныхаа болон банк салбарынхаа одоо санхүүгийн салбарын хөгжилд аль алиндаа түлхэж зөвхгүй ийм чухал алхам гэж бол харагдаж байгаа юм. Тэгэхээр сайхан бид нар Австралийн одоо үндэсээс хөрөнгө оруулалтын хороотой бол ингээд хамтарсан үйл ажиллагаагаа эхлээд явж байгаа. Тэгэхээр Австрали улсын хувьд бол бас нэг тийм тодорхой их сонирхолтой жишээ байгаа юм. Сүүлийн одоо 30 орчим жил Австрали улсад бол ерөөсөө эдийн засгийн хувьд одоо уналтанд ороогүй. Дээр нь манай эдийн засгтай адилхан нэг уул уурхайн салбар нь тухайн эдийн засгт бол маш их өндөр хувийг эзэлдэг. Тэгээд хөрөнгөний зах зээл дээр уул уурхайн салбарынхаа одоо томоохон компаниудыг хөрөнгөний зах зээлээрээ дамжиж олон нийтэд тэр одоо үйл ажиллагааг гаргаж өгсөн явдал нь эргээд эдийн засгийн одоо тэнцвэртэй байдлыг нь хангах бага хэмжээний ч гэсэн тэр одоо дэлхийн нийтийг хамарсан санхүүгийн хямрал болоход хүртэл өртөхгүй байх нөхцөл бодолд бол маш их хэмжээгээр нөлөөсөн байна. Тэгэхээр бид энэ мэтчлэн ингээд хөрөнгөний зах зээлийг сэргээх явдлын цаатлан макро эдийн засгийн түвшинд төдийгүй Монгол Улсын нийт иргэдийн хувьд бол өгөөжтэй байх энэ тал дээр бол асуудлыг нэлээд харж байгаа. Та бас IPO гэж асуулаа 2005 оноос эхлээд нийтдээ 10 гаруй IPO хөрөнгөний зах зээл дээр бол гарсан байгаа. Гэхдээ тэр IPO-нуудын зарим нь ч гэсэн тийм төдийлөн амжилттай бол гараагүй. Зөвхөн бидний хувьд бас одоо IPO гарахыг сонирхож байгаа компаниудынх нь бизнес төлөвлөгөөг үзэх мөн одоо дахиад дээрэс нь одоо шаардлагуудад яг нэн тэргүүний хэрэгцээтэй шаардлагуудад нийцэж байгаа эсхийг нь харах их усүрийг одоо татах тэр боломжийг нь судлах гэх мэтлэн байдалтай нэлээд наривчсан байдлаар ажилласан. Үүний үр дүнд өнгөрсөн одоо 2017 онд IPO хийсэн 2 компани захиалга нь бол үндсэндээ 2-оос 3 дахин давж биелсэн байгаа. Дээр нь одоо нэг компаниос бонд гаргасан тэр нь ч гэсэн амжилттай болсон. Тэгэхээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр зах зээл дээр маань энэ хэмжээний тийм эрэлт бол байгаа юм байна. Тэгэхээр гол нь эргээд тэр компаниуд маань ч гэсэн энэ чиглэлээр нэлээд тийм зохистой сайн ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг бол хэлж байгаа. 2016 онд гэхэд 3 IPO гаргасан байдаг. Энэ 3 IPO гуруулаа бол амжилтгүй болсон байна. Тэгээд ер нь бол сүүлийн 10-аад жилийн түүхэндх хамгийн амжилттай IPO бол өнгөрсөн жилд бол бас гарлаа. Тэр нөгөө зүгээр
хийхийг зорж байгаа тэр олон талуудынхаа үйл ажиллагаа санхүү зөвшөөрөхөөр бас нэлээд чамбааруулж нягтлж ажилласны бас тодорхой хэмжээний үр дүн. Дээр нь үнэхээр сонирхсан компаниуд маань өөртөө IPO гаргая гэсэн хүсэлтэд бас хэрэгжүүлж байгаатай ч гэсэн холбоотой. Энэ бол эргээд дахиад эдийн засгийн нөхцөл байдлаас гадна эргээд энэ зах зээлийн одоо үйл ажиллагаан дээр нэлээд хамтарч нягтарч бизнес төлөвлөгөө болон тэр бодит потенциалыг нүүлж ажилласны үр дүн гэж бас харж байгаа юм. Тасаа хэллээ шүү дээ. Үнэхээр манай хөрөнгөний зах зээл дээр бараа бүтээгдэхүүн цөөн тоогоор байна гэж. Тэгвэл 2018 онд ер нь юу төлөвлөж байгаа бол бидэнд одоо дэлхийн одоо хөрөнгөний зах зээлийн одоо жишгээр бид тийм ээ өөрийн хөрөнгөний зах зээл ер нь юу нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Тэгэхээр эргээд 2017 онд ч гэсэн манад болохоор манай эдийн засгийн түрүүн бас хэлсэн уул уурхайн салбарын түүхий эдийг экспортлохын үйл явц нь бол нэлээд тийм давмгай түлхүү байгаа манай эдийн засгийн бүтцийг харах юм. Тэгэхээр эдийн засгийн олон тулгууртаа болгох энэ үйл явцад бол эргээд хөрөнгөний зах зээлийн хөгжил маань зайлшгүй утгаараа энд бол гарч ирж байна л гэж харж байгаа юм. Өнгөрсөн 2017 оны үед бол бид нөгөө уул уурхайн одоо салбарууд дээр ялангуяа стратегийн орд газар эзэмшдэг компаниуд маань гадна талдаа одоо гадаадын хөрөнгөний биржүүдээр бүртгэлтэй байгаа. Энэ компаниудын нэгдүгээрт нь 26 одоо тийм биржийн жагсаалтыг боловсруулж гаргасан байгаа. Үүний дараагаар нөгөө давхар бүртгэл хийх одоо журмыг өнгөрсөн онд баталсан. Энэ юу гэхээр жишээ нь Торонтогийн ч юм уу Хонконгийн хөрөнгөний биржээр бүртгэлтэй манай уул уурхайн одоо салбарыг эзэмшдэг компаниуд маань эргээд Монголын хөрөнгөний бирждээр бүртгүүл энэ боломжийг нь нээж өгсөн гэсэн. Тэгэхээр 2018 оныхоо одоо энэ үйл явцад бас эргээл дахиад бэлтгэлүүдийг нь бол хангаж байгаа. 2011 онд одоо Монголын хөрөнгөний бирждээр зах зээлийн үнэлгээ нь бол хамгийн өндөр түвшинд хүрсэн байдаг. Тэрнээс хойш бол ингээд байнга буурсан дүнтэй байсан бол 2017 онд энэ үйл явц маань дахиад эргээд өссөн нь бидний хувьд бол бас тодорхой амжилт байгаа. Яг 2011 оны өсөлтийг нь аваад үзэх юм бол энэ бүхэлдээ нөгөө уул уурхайн салбарын өөрийнх нь тийм том тесрэлттэй холбоотойгоор гадны хөрөнгө оруулалтаар нэлээд их дамжигдж өссөн бол 2017 оны өсөлтөнд дотоод их усраа өссөн явдал нь эргээд биднэрт ийм их маш хэмжээний боломж байна гэдгийг эргээд энэ тогтвортой байх боломжтой юмаа гэдгийг бас харуулж өгч байгаа. Тэгэхээр энэ тогтвортой байгаа дээр эргээд уул уурхайн салбарын тэр томоохон одоо гадаадын хөрөнгөний бирждэг бүртгэлтэй компаниудынхаа үйл явцыг дотоодынхоо хөрөнгөний зах зээл дээр гаргаж ирэх энэ үйл явцыг бол бид нэлээд эрчимтэй харж байгаа. Дээр нь мэдээж дотоодын сонирхож байгаа олон компаниуд өөрсдөө IPO хийх, одоо бондоо босгох, эргээд дахиад нөгөө компанийнхаа бүтэц өөрчлөлтийг одоо хийх, магадгүй олон нийтэд ингээд хувьцаагаа санал болгох энэ үйл явц дээр нэлээд бид нар түлхүү ажиллая гэж бол харж байгаа. Тийм. Бас нэг асуулт байна л да. Сүүлийн өдрүүдэд юу яригдж байгааг бол цахим мөнгө гэдэг зүйл. Криптовалют. За криптовалютыг одоо бий болгохын тулд маш их олон компьютер тоног төхөөрөмж өгсөрч байгаа гэсэн жишээч одоо бидэнд байна тийм ээ. Энэ бүхэн Монгол улсад ч юм уу бидэнд одоо нэвтрэх боломж болголт нь юу нэр байгаа юм болоо. Сэрэмжлүүлгэл яваад байна тийм ээ. За болгоомжтой. Гэтэл нөгөө талаар криптовалют гэдэг юм чинь одоо үүсгэх маш том боломж байдаг юм байна. Бид одоо санхүүгээ нэмэгдүүлэх том одоо үүд халгааг олж нийлээж гэдэг юм. Ийм мэдээлэл яваад. Тэгэхээр бид ер нь ямар мэдээллийг илүү төлөхөө авч юунд анхаарах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр танай байгууллагаараа зохицуулахдаггүй нэ. Одоо өөр хэлбэл та бол өөрөө зохицуулагчаас энэ асуултыг асууж байгаа учраас зохицуулагчийн үднээс энэ асуултанд бас хариулна. Үнэхээр дэлхийн нийт болохоор одоо финтекийн орчинд болохоор өнөөдөр санхүүгийн салбар бол маш эрчимтэй энэ үйл явц орж ирж байна. Тэгэхээр 2008 онд Япон улсад л одоо анх гарсан энэ блокчейн технологи дээр суурилсан криптовалютын энэ хандлага нь бол өнөөдөр 1000 гаруй криптовалют дэлхийн нийтийн түвшинд одоо ингээд гарцсан байж байна. Тэгээд энэ криптовалют бол одоо хүмүүсүүдийн бас өдөр тутмын амьдралын зарим хэсгийн дотор бол хэрэглээтэй байгаа. Гол нь энэ криптовалютын үн ханш нь бол ингээд байнга өсөлттэй ийм үйл явц байгаа. Тэгэхээр санхүү зөвлөх хорооны хувьд хамгийн гол нь зохицуулагч байгууллагуудынхаа хувьд энэ одоо зах зээл дээр энэ одоо үйл явц маань нэгдүгээр зохицуулалтаа үгүй юу гэдэг одоо үйл явцыг бол маш их болгоомжтой харж байгаа. Зарим улсуудын хувьд бол криптовалютыг бол зохицуулах одоо үйл явц дээр их тийм болгоомжтой хандж байгаа хандлага бол зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн бүх улс орнуудад бол байгаа. Төлбөрийн системийн тухай хуулиараа болохоор одоо криптовалютыг болохоор Монголд криптовалют болохоор одоо цахим мөнгө гэдэг хэрэгсэд бол хамаарахгүй гэдэг байдлаар Монгол банк бол аль биесээр мэдгдлээ хийчихсэн байгаа. Энэ одоо зүйлийн эргэл зохицуулагчийн хувьд хариулахад одоо мэрэгжлийн хөрөнгө оруулагчид томоохон банкуд криптовалютад эргээд нөгөө хөрөнгө оруулалт хийх үйл явц дээр их болгоомжсон байдалтай хандж байгаа. Магадгүй өнөөдөр энэ бол одоо сүүлийн 400 гаруй жил хөгжсөн энэ банкны систем гэсэн томоохон цохилт өгөхөөр
ийм үйл явц гэсэн өрнөхийг үгүйсэхгүй. Тэгэхээр эсрэгээр одоо юу гэж харж байгаа нь вэхээр эргээд одоо томоохон хөрөнгө оруулагчид, мэргэжлийн хөрөнгө оруулагчид одоо олон улсын банкуд яагаад үүнийг төдийлөн сонирхгүй байна вэ гэдэг асуудалд бол бид нараас болгоомжтой хандах хэрэгтэй. Тэгэд дээр нь крипто валютуудын хувьд бол үн ханш нь маш их хэлбэлцэлтэй байгаад байна. Зөвхөн крипто валют одоо төдийгүй крипто валютыг дагалдсан бас тийм одоо понзи схем маягийн санхүүгийн одоо тийм лөөрийн шинжтэй үйл ажиллагаа гэсэн бас газар авах шинжтэй болж таарч байна. Тэгэхээр энэ хэмжээгээр зохицуулагчдын хувьд бол эргээд одоо яг энэ бодит байдал маань нэлээд тийм хүндхэн сорилтуудад тулгарч байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг талаар нийгмэл бодлого, нийгмэл шийдэлтэй бодлоор бид нар одоо зөвхөн өөрсдийнхөө одоо хүрээний байгууллагуудыг олон улсын одоо байгууллагууд, олон улсын валютын сан, мөн бүс нутгийн банкуд тэгээ зохицуулалт байгууллагуудаа нэлээд хамтарч ажиллаж байгаа. Тэгэд энэ хүрээнд гол нь нөгөө мэдээлэлээ солилцох одоо судалгаа шинжилгээ олж авсан үр дүн дээр нь тулгуурлаж асуудлыг шийдэх тал дээр бол нэлээд тийм анхааралтай. Эргээд энэ бол бидний хувьд эргээд судалгааны түвшин одоо таны хэлж байгаагаар дахиад болгоомжлыг нь бол бид нэр илүү их харж байгаа. Эргээд энэ зах зээл дээр хүмүүс өөрсдөө зохицуулалтаа биш одоо үйл ажиллагаанд оролцоод ашиг олох явдал нь бас сэднийх эргээд энэ ашигтай холбоотойгоор ямар нэгэн эрсдэл байвал эрсдэл нь бас тэднийх л байгаа гэдгийг бид нар болгоомжлуулах юм төвшөндөө л явж байгаа. Нэгэнт ингээд дэлхийн нийтээр одоо айл хандлага руу бас явах нь хэрвээ зохицуулалтад орёог бол энэ маань бас энгийн биш маш их тийм зардалтай процесс. Нөгөө финтек орчинд хийсэн тэр одоо блокчейн технологиор суурилсан крипто валютуудыг зохицуулалт хийхийн тулд зохицуулалтын тэр одоо орчин маань ч гэсэн эргээд одоо маш сайн байх хэрэгтэй болж таарч байгаа даа. Тоног төхөөрөмж мэдээллийн сангаасаа гэсүүлээ тийм. Гэхдээ бас нэг сэрэмжлүүлэг болгоомжлыг бол Монгол банкнаас өсч, Төв банкнаас өсч манайх өссөн. Танайх өссөн байсан тийм. Ер нь Монгол улсын санхүүгийн хүртээмжийнхаа хувьд ер нь хэр одоо хүртээмжтэй улс ор юм. Би яад ингэж суугаад байна бол үнэхээр одоо санхүүгийн боломж эрэлт хэрэгцээ шаардлагатай дээр иргэдэд бид нар хүрч үйлчилж чаддаг болов. Ер нь хүрч үйлчилж чадсанаар бид тийм ээ иргэдийнхаа тэр амьдралын одоо боломж бололцоог хангахад нөлөөллийг ер нь хэрэг үзүүлдэг юм байна. Тэгэхээр яг санхүүгийн хүртээмж гэдэг талаар одоо дэлхийн олон улсын санхүүгийн байгууллагууд бол ингээд тодорхойлсон байдаг. Санхүүгийн хүртээмж гэдгийнхаа цаана юуг ойлгож байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр санхүүгийн хүртээмж гэдгийн цаана бол хүмүүс яг хэрэгцээтэй шаардлагатай үедээ хамгийн хямд их усүрээс нөгөө шудраг тэгш байдал тэгээд ил тод одоо тэр харилцаан дээр тулгуурлаж өөртөө эрх ашиг хамгаалагдсан байдлаар тэр санхүүгийн үйлчлэгнээс хүртэх явдлыг л санхүүгийн хүртээмж гэж ойлгож байгаа. Санхүүгийн хүртээмжийг бас нөгөө илэрхийлэх янз бүрийн индикаторууд бол байна л да. Ер нь хүмүүсүүд одоо тухайн санхүүгийн системд хэр зэрэг идэвхтэй оролцож байгаа юм, бүгдээрээ данстай байгаа мó, зээл авах боломжтой байна уугүй гэдэг. Энэ үзүүлэлтээр наад үзэх юм бол манайх тэр үзүүлэлт харьцангуй их өндөр байдгийг. Насан туршийн 92% нь одоо банкнд данстай, аль нэг санхүүгийн байгууллагуудад данстай тэрүүгээрээ гүйлгээ хийгээд явж байгаа. Нөгөө хүртээмжийн хамгийн үн цэнтэй хэсгүүд болох би бас дахиад хэлж байгаа тэр хэсэг дээр бол нөгөө одоо тэр хүртээмжийг нэмэгдүүлэх илүү одоо хүмүүс яг хүссэн хэрэгцээтэй шаардлага тэр нөхцөлтөө санхүүгийн хүртээмжийг хүртэж чадж гэнэ үгүй гэдэг энэ асуудал дээр бол бас их хийхээр зүйлүүд бол маш их байгаа. Ялангуяа өөрөө санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн удирдах зүйлд ажилладаг юм байна шүү дээ тийм ээ. Тэр яг юу хийж байгаа бол бидэнд өнөөдөр юу хэрэгтэй байгаа юм. Тэр зөвлөл юу гэдгийг. Тийм санхүүгийн хүртээмжийн одоо нийгэмлэг гэдэг энэ байгууллага бол байгууллагад санхүүц болохоор 2010 оноос эхлээд гишүүнээр л ажиллана байгаа. Тэгээд энэ байгууллага дэлхийн одоо 95 улсын 100 гаруй банк санхүүгийн байгууллагуудыг төлөөлөл нэгтгэсэн ийм одоо дэлхийн хэмжээний байгууллага. Тэгээд ер нь бол яг түрүүн хэлсэн санхүүгийн хүртээмжийг дэлхийн нийтээр яаж өсгөх вэ гэдэг. Тэгээд энэ байгууллагын жил болгоны одоо дэлхийн одоо эдийн засгийн форум нь бол болдог. Өнгөрсөн одоо 2017 оны 9 сард Египт улсад болсон дэлхийн одоо бодлогын чуулганаар зөвлөлийнхаа гишүүдийг бол бас сонгосон байгаа шинээр нэмж. Тэгээд 9 гишүүнийх нь нэг бол болсон. Тэгээд ер нь бодлогын одоо зөвлөлийн хамгийн үндсэн үүрэг нь бол юу гэхээр эргээд дэлхийн хэмжээнд одоо ялангуяа хөгжиж болон дунд орлоготой манайх шиг улсуудын хувьд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх стратеги бодлого чиглэлийг нь тодорхойлох мөн ерөнхийдөө энэ чиглэлээр шин бүтээгдэхүүнүүдийг бий болгох одоо тоо мэдээлэл доктортой одоо санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх дээрэс нь одоо тэр нөгөө дижитал санхүүгийн үйл ажиллагаануудыг одоо бий болгох гэдэг энэ бүх үйл ажиллагааны чиглэл зорилго бүх зүйлсүүдийг нь тодорхойлж эргээд одоо гүйцэтгэх засаглалын өдөр тутмын үйл ажиллагаанд нь бол хяналт тавьдаг ийм чиглэлийнх. Ер нь эрх мэдлийн хувьд бол нэлээд тийм өргөн бид нар онлайнаар бас тэр
уулзалтуудыг нь бас хийсэн. Тэр нь бол дэлхийн хэмжээнд одоо санхүүгийн хүртээмж гэдэг бол эргээд санхүүгийн салбарын хөгжлийн ирээдүйн маш том чих хандлага гэдэг нь бол эндээс бол харагдаж байгаа. Улмаар одоо санхүүгийн хүртээмжээрээ дамжуулж нөх хүмүүсийн сайн сайхан амьдрал нөх ядуурлыг бууруулах, тэгшрус байдлыг арилгах, тэгээд одоо ажилгүйдлийг бууруулах энэ чиглэл рүү үйл ажиллагаа бол бүхэлдээ чиглэгдэж байгаа гэж бол ойлгож байна. Тэгэхээр Монгол улс дэлхийн жишгт энэ санхүүгийн хүртээмж болон санхүүгийн зохицуултыг одоо дэлхийн хэмжээнд зэрэгцэж алхах тэр боломж бол танаар дамжиж бий болдог гэж ойлголоо. Зөв. Ер нь энэ тал дээр бол бид нар маш их хүчин чармаалттай ажиллах болно. Энэ нь эргээд өөрөө одоо санхүүгийн системийн орчин үеийн одоо хамгийн чухал тийм хандлага болж гарч ирж байна гэж ойлгож байна. За өнөөдөр маань зочин санхүүгийн зохицуулах хорооны дарга за доктор Даваас Сүрэн байлаа. Үнэхээр Монгол улсын санхүүгийн салбар дахь энэ зохицуултыг ямар хэмжээнд хийж байгаа, бидэнд юу хэрэгтэй байгаа, бидэнд бас ямар боломж байгаа юм бэ гэдэг талаарх мэдээллийг та бүхэнд өгсөн байх гэж бодож ингээд урилга маань хүлээж хөрөлцсөн ирсэн танд их баярлалаа. Мэдээж бид таны төрөний хэлсэн мэдээлэл сайн бол ер нь дэлхийн жишгт нийцүүлэхийн тулд бас хөрөнгөний зах зээлийнхаас хөгжил тодорхой хэмжээний өөрчлөлт шинжилт бас зайлшгүй шаардлага байгаа маа гэдэг ойлголтыг авлаа. Танд их баярлалаа амжилт хүсье. Танд их баярлалаа. За анхаарч үзүүлэгч та бүхэндээ баярлалаа.